Намайг Элдэнэт Мухатар гэдэг би офицер салбарын клубыг тамирч байгаа. Хамгийн анх улаан салбартай спорт хэлтийн тэмцээнд орчихсон. Хамгийн анхны оюун наадам дээр нийлбэр төрөлд алтан медаль. Тэгээд одоо Турк улсын зохион байгуулсан тэмцээнд алтан медаль цом авчраа. Тэгээд одоо оюуны олимпиад бэлдэж байгаа. За сайн байцгаана уу. Би Монголын оюун ухааны академийн офицер салбарын РЭЦ клубын тамирчин Мухатар аав байна. Манай хүүхэд одоо энэ сургалтанд яваад нийт одоо 4 дахь жилдээ явах гэж байна. Одоо ингээд миний хөө энэ жил одоо 11 сард болох Арабын нэгдсэн улсын нийслэл Дубай хотод болох оюуны олимпиад оролцохоор явах ангаад байж байгаа. Тэгээд хүүдээ амжилт хүсье. Одоо нийт багш, сургууль хүмүүжүүлэгч бүгдэнд нь баярлж явдаг. Тус тэмцээнд явж байгаа бүх тамирчдад нь Монголоо төлөөлж явж байгаа бүх тамирчдаа бүгдэнд нь амжилт хүсье. Сайн мэцгаана уу? Намайг их заяа гэдэг. Би бол Мухатарын багш байна. Манай Мухатар бол хамгийн анх 2021 оны 9 сард Хуруундаа төрийн бодлогын сургалтанд банд элсэж орж тухайн жилдээ тамирчнаар одоо бэлтгэгдэж оюуны наадам 22-д хамгийн анхны улсын чанартай тэмцээнд оролцож алтан медалийн эзэн болж исэн. За энэ бол бидний хамгийн анхны амжилт буюу багштаач хамгийн анхны медалийг авчирч өгч байснаас гадна офицер салбартаж хамгийн анхны медалийг авчирч өгч байсан ийм анхдаг шавнарын маань бол нэгэ. За Мухатрын хувьд бол улсын тэмцээнээс гадна олон улсын тэмцээнд ч мөн оролцож үзээд одоо олимпиад оролцож үзэж байгаагийн хувьд бол салбарын зүгээс болоод багш бидний хувьд бол хамгийн том амжилт. Мухатар маань Хуруундаа төрийн бодлогоос гадна одоо зөндөө олон оюуны хөгжлийн сургалтанд бол хамрагддаг. Тухайлх юм бол спорт уралт, Кемастер, шоо, баккамон, ойд тогтолтын хичээлүүдийг бол үзээд, заалгаад илүү их бэлтгэл хийгээд явж байгаа. Мухатрын маань нэг онцлог нь гэх юм бол ингээ өдөр болгон зөвхөн өөртөөгөө байн өвчлөлтчээдэг. Өчигдөр би ийм байсан юм чи одоо энийг л эвдэн. Тэр найз маань тийм болцсон байна. Би тэрийг эвдэн гэдэггүй. Ерөөсөө л зөвхөн одоо өөрийнх нь хамгийн том өвчлөлтч нь бол өчигдөр байсан Мухатар л байдаг. Өөрөө өөртөө өвчлөлтөж илүү их хөгжиж, дэвшиж, дээшээлж хөгжиж байдаг нь бол багш хүний хувьд маш их бахархаж баярлаж явдаг. Хамгийн анхны олимпиадад явгаад Монгол улсаас одоо шигшээ 4 тамирчдынх нь нэг бол хараад үзэн гэдэг бол бидний хамгийн том амжилт. Тэмцээндээ маш амжилттай оролцоод сэтгэл зүгээ хянаад аз жаргалтайгаар тоогоо бодоод ирээрэй гэж хүсэж байна. Тэгээ хүүхдтэй өндрөөс өндөр амжилт хүсэж байна. Энэ жилийн төслийн авралтанд амжилт хүсье. Би мөн шүү. Амжилт хүсье. Бахархдаг шүү гас. Мухатрагад амжилт хүсье. Улсаа төлөөлөж явж байгаа болохоор заавал ялаарэ. Мухатар ахтай амжилт хүсье. Амжилт хүсье. Бас бахархдаг шүү.